Би Ивүүгийн хүн. Цагта Тэнгисийн хэрэгт далайн дээрэмчидтэй тулалдаж явсан. Албанаас халагдаж хээрээр хэсүүжилдэг болсон юм. Баруун хойд нутагт байхдаа эхнэртэйгээ танилцсан. Эхнэр маань бас өмнө дих. Би илдээ хаяад энгийн амьдралаар амьдрахыг хүссэн. Гэвч илд барихаас өөр юм мэдэхгүй. Тэгэд захирагчийн албат болсон юм. Гэвч амь зогоохын төлөө тэмцэж явна. Заримдаа багшийн хэлсэн үгийг боддог юм. Хоолоо олж иддэг илдээ хизээж битгий буулгаарай гэсэн юм. Лин ах урт илд барьдаг. Би ч бас урт илд барьдаг. Тийм үү? Юда юугийн сударнаас илдээр тулдахыг сурсан гэж сонссон юм байна. Гэвч тэр сударт энгийн арга барилуд л бий. Би ч гэсэн тэр сударнаас сурсан. Зөвхөн илд яаж барихыг л заадаг юм. Надад тулааны урлагийн талаар огт ярьдаггүй. Давай. Зүгээрээ. Хэн билээ? Энэ хүн чамд мөнгөний имбүү хүргэж ирсэн гин. Явъя. Лин аха, аргагүй нэр алдраа дуурсгасан хүн юм аа. Би хэнч биш. Нэр алдар гэх юм байхгүй. IP-ний гарамгаа илдчин. Очин Мангасын илдлийн. Ахтар сүрдмөр нэр шиг л яг таарсан нэр. Би чамайг халз тулаанд дуудах гэж ирлээ. Хүлээж авахгүй. Явдаа. Айгаа юу эсвэл намайг үнэлэхгүй байна уу? Би эхнэр охинтой болсон. Тулалддаг үе ард хоцорсон. Нөхөрлөе гэвэл хоол идчихээд яв. Хэрвээ илдээ суглуул би хойш суухгүй бах. Чи намайг ялсан гэж хүмүүст хэлж болно. Хүлээж авахгүй. Хүлээж авахгүй гэжхэд илдээ барин гэлээ. Хуурдахгүй шүү. Их л олон удаа халз тулаанд дуудагддаг байлгүй дээ, тийм ээ? Надад гэр бүлэд хичээх өөр арга байхгүй. Цаг нь ирэхээр би энэ илдээ болно. Хоосон тулдахгүй. Мөнгөн юм бөөгүй. Шөн дунд өнгөрөөгөөд оршуулгын газарт чамайг хүлээж бай. Хэрвээ ирэхгүй бол харамсна гэж мэдэрэй. Ванё. Чамд ингэсэг авчирсан. Өрөөнөөс тан бас мах үнэртэж байна. Чи цалингаа аваа юу?
Лүчэнийг дагаж битгий буруу замаар ороорой. Битгий санаа зовдоо. Элдчихэд бид бүгдийн номын дагуу хийдэг. Захирагчийн албад болсноос хойш ерөөсөө мөнгөний имбүү аваагүй шүү дээ. Гэхдээ амьдрал хичнээн хэцүү боллоо ч бусдын мөнгөнд битгий гар хүрээрээ. Чамтай гэрэлснээс хойш би бүрч хашир болсон. Ажил авах болгондоо буцаж ирэхгүй байх вэ гэж айдаг. Тэгж бодохоор илд улам хурдан болдог. Давай. Ачаа. Битгийгүй. Давай. Эхнэр чинь өвдснийг сонссон. Чи хоол хийж чадах биш. Би туслах гэж ирлээ. Яаж вэ дээ? Би дээрж байна уу? Дүү минь. Би яаж вэ дээ? Ой, дүү минь. Чи зүгээр үү? Хамаагүй дээрдсэн. Би хийе. Чи амар. Чи яаж хийдгийг мэдэхгүй штэ. Аяг аваад өгдөө. Танай гэр бүл татарах юм да. Танд дахиад эхнэр олдондоо. Танай эхнэр шиг хүн амар олдохгүй шүү дээ. Аваа хөлсөөд байна. Би ч гэсэн. Ачаа. Дүүдээ эхлээд махнаас өг. Дөөмөн чид. Мах хангалттай их байна. Ачаа. Сайн дээрээ. Том болоод дүүгээ хамгаалдаг юм шүү. Би том болохоор бүгдийг хамгаалнаа. Гадаа харанхуй байна. Хаашаа явах гэж байгаа юм? Хэрэгтнийг барина. Явах болгонд чинь санаа зовох юм. Анх танилцсан өдрөөс л чи миний хэмбэ гэдгийг мэдэж байсан шүү дээ. Хэр удах юм бэ? Хурдан ирнэ. Өөр юм хийж болдгүй юм уу? Өөр юу хийх вүлээ? За замын хүнсээ чинь бэлдээ дээ. Давай. Зүгээрээ битгий. Сая ботоо. Юу хийгээд байгаа юм бэ? Юу хийгээд ээ? Юу хийж байгаа юм шиг байна? Баривчил. Аваад яв. Хэж. Шамтай хамт өөр хэн явсан юм? Хэл. Түргэн хэл. Хэж. Хэл гэж байна.
нэг хүнийг хороогоод өг. Би хямдхан биш шүү. Яг тийм болохоор л чамайг хөлсөлж байгаа юм. Хөлсөө төлөхгүй бол чи ч болгоомжлох хэрэгтэй дээ. Ойлгож байна. Мөнгө байхад бүтэн. Жаахан ус бэлдчихсэн байгаа. Бас замдаа идэх хүнс бэлдээд Би буцаж ирэхгүй байх. Чи өөр буцаж хүнтэй ирэхийг чинь хүлээнэ. Яриагаа дуусга, явцгаая. Ноёнтон. Замдаа сайн яваарай. Давай. баяртай. Мангас элдчнлийн чамайг хороо гэж намайг хөлсөлсөн. Хөнөө хийсэн юм бол тэгээд хөнөө гэж. Юу хүлээсэн юм бэ? Чамд хутгачаалга. Чамайг хороолоо гэд яаж сонирхолтой байх юм бэ? Гэвч чи гарцаагүй миний гард үхнэ. Миний сонгосон цамд амьдрал угаасаа ахархан үхэх, цөлөгдөх. Миний хувьд ямар ч ялгаагүй. Дахиад илд барих тэр өдөр би чамайг хорооно. Чи намайг тавьж явуулсан биз дээ? Би өөрөө төллөө шүү. За яв та. Цөллөгт байх үеэр тайпинд маш олон зүйл өөрчлөгдсөн. Зарим нь хамгийн хүчтэй элдчин болж Энэ газар одооноос минийх болсон. Лүүхэнэгч зүгээр өнгөрөхгүй дээ. зарим нь давс төмрийн худалдаанд орсон. Зарим нь үхлээс буцаж ирсэн. Зарим нь намайг хүлээсээр. 10 жилийн дараа Лүха манайд хоолгүй хангалттай байгаа. Нэмж явуулах хэрэггүй. Нэрлэх хэрэггүй дээ. Би чадлынхаа хэрээр туслана.
Уан юу? Гарч нь яасан хүүт юм бэ? Яагаад намайг өөрөөсөө түлхдэг юм бэ? 10 жил өнгөрлөө. Хэрэг байгаа гэж юу? Нэрэтий. Эзэн хаан олон хоригдлыг өршөөсөн. Линда Вэй амьд байгаа бол гэртээ буцаж ирэх байх. Гэвч буцаж ирлээ ч гэсэн дайсантайгаа л хамт ирнэ.